Өдрөө чи код бичиж чаддаг юм уу? Чи ямар аппликейшн хөгжүүлж байгаа юм бэ? За market update эхлээ ярьчих. Тэгэхээр тэрний дараа би таад зүгээр одоогийн хөгжүүлсэн байгаа аппликейшнийг үзүүлчихье. Ямар зорилготой аппликейшн юм бэ гэх юм бол хүүхдүүдэд том хүмүүст англи хэлийг айгүй хэлбэр амар аргаар заадаг аппликейшн зүгээр комик, манга юм уу тийм аниме маягийн юм уншиж ахтана. Окей. За хэдүүлээ Ola mining-аас эхэлцгээе. Ola mining бол супер гоё харагдаж байгаа. Тэ? Өмнө хэлжсэн ингээд coiling хүмүүс зарж гин, хүмүүс авж гин. Тэгээд сүүлийн leg up дээр хүмүүс энэ дээр нэмж авсан. Higher low. Тэ? Тэгээд дахиад higher low, higher high. Одоо Ola mining яг юу их гэдэг байна гэх юм бол баг ер нь бол дэш явахад бэлэн байгаа. Та энэ донд Ola mining-ийн option аваад зараагүй хүмүүс байгаа юм бол ерөөдөө зарах хэрэггүй юм шиг харагдаж байгаа. Окей. Тэгэл зүгээр баг одоо question of time юм шиг харагдаж байгаа. Ингээд техник талаасаа ингээд харах юм бол 200 day moving average up, 50 day moving average up, тэ? Higher low, higher high. Тэгээ энэ айгуу гоё pivot low тийм учраас Ola mining амар cool харагдаж байгаа. За, адилхан зураг хаана харагдаж юм бэ гэх юм бол манай Mecha Metals дээр бас харагдаж байгаа. Та энэ дунд бас жоохон Mecha mining дээр хувиа нэммээр байгаа юм бол ер нь бол боломжтой. Хэдүүлээ энийг бас log chart руу оруулсан ч яг адилхан баг юм харагдана. Окей. Энэ бол нөгөө өмнөх оргил цэг алтан дээрээ Америка бол $26 хүрсэн. За тэгээд ерөөхдөө алтны ханш доошо буурсан, хүмүүс хувьцаануудаа зарсан. За pivot low, дараагийн low higher low, дараагийн low higher low, дараагийн low higher low, дараагийн high higher high, дараагийн high higher high. Одоо энд нэг resistance байгаа юм байна. Техник зүгээс ингээ харах юм бол гэхдээ таад бас all in хийхгүй шүү заяа. All in ерөөсөө хийхгүй шүү. Тэгээд боломжтой байгаарай. Тэгээд ер нь бол одоо дахиад нэг жоохон юу яваад тэгэл ер нь бол breakout нь баг удахгүй ирэх гээд ах шиг байна. За хэдүүлээ Matza resource руу орохоор чуд өөр зураг байгаа. Яг гэх юм бол эндээ нөгөө double top хийгээд явцсан байгаа учраас гэхдээ зарчмын хувьд бол адилхан uptrend бол хүчнтэй хിവэрэ тэгээд Matza дээр алтны ханш өсөд Мика буюу Ola шиг хүчтэй дээш явахгүй бах яагаад гэх юм бол нөгөө бүтэц структур нь жоохон өөр харагдаж байгаа. Гэхдээ бас өршүүлээд дээш явчих тийм. За Westwoods дээр ер нь бол төстэй нөгөө Matza-тай ерөөхдөө айгүй адилхан харагдаж байгаа. Та юу харж байна гэх юм бол жоохон basing formation харагдаж байгаа. Тэ 50 day moving average-аар ингээд дагаад ингээд явж ийн тэгээд Westwoods хамгийн гоё зурагтай компани юу юм бэ гэх юм бол Ola mining техник зүгээс тэрний дараа Mecha, тэрний дараа Matza, тэрний дараа Westwoods шүү. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Мөнгөний компаниуд дээр жоохон өөр тэ basing pattern арай depressed арай өөр харагдаж байгаа. Ер нь бол хүмүүс энэ мөнгөний зах зээлд нэг сүртэй итгэхгүй мөнгөний компаниуд дээр хамгийн гол нь энэ Curve mining яг гэх юм бол асар их хувьцаа энэ үеэр гаргасан New Gold корпорацийг худалдаж авахын тулд тэгээд ерөөхдөө энэ нэг correction phase явж гин. Одоо дахиад нэг bull flag, энд нэг bull flag, энд дахиад нэг bull flag тэгээд Curve mining бол дараагийн leg up. Цэвэр хувьцаа гаргаагүй ер нь бол зах зээлийн трендээр явж байгаа компани бол Hecla mining. Hecla бол зүгээр up bull flag, up bull flag, up айгуу жижигхэн bull flag. Одоо дахиад нэг bull flag хийж гин.
Тэгээд ер нь бол хакла дараагийн шатлуу явахд бэлэн байгаа. Зүгээр одоо юу хийж ийна гэх юм бол та эдийн төвчээрийг миний төвчээрийг шалгаад явж байгаа гэсэн. За тэгвэл алтны хашиг гэлс харцгаая. Тэ triangle wedge-аараа ингээл явж байгаа. Тэгээд breakout эсвэл тэ fake out. Тэгээд өмнө бас fake out болж исэн. Тэгээд мэдж байгаа тэ энэгээр ерөөхдөө triangle явж исэн жоохон fake out. Дахиад нэг bull flag-аар яваад тэг ингээд дээшээ явсан. Тийм болж магадгүй. Эсвэл шууд дээшээ ерөөхдөө өчигдөр бас харж исэн palladium тэг palladium дээшээ явсан. Platinum ер нь бол адилхан тэ platinum palladium ер нь бол өмнөх оргил цэг дээр хүмүүс ишээ нэг бөөнөрөө сандраад ороогүй тийм учраас олон хүн өндөр ханшин дээр эндээ ишээ ороогүй тийм учраас энэ bull flag буюу энэ структур нь арай шунал айцаасаа ариун гэх юм уу да. Тийм учраас энэ арай цэвэрхэн дэше явсан. Алт бол тэ энэ араас нь явна. Мөнгө тэ энийг би дахиад хэлчих заа. Алт өсөж байгаа. Энэ өнөд металлын зах зээл өсөж байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд хүмүүс яаж ийнэ гэх юм бол шуналтаад мөнгө рүү орж байгаа. Мөнгө хамгийн түрүүнд хамгийн их хэмжээний өгөөж өгсөн. Тийм учраас хамгийн их шуналтай байсан газар мөнгө олборлдог компани Core Mining гэх мэт шиг. Тийм учраас тэнд нөгөө шунал хамгийн ихээр байсан учраас тэнд бас айц нь хамгийн их байгаа. Тийм учраас структураараа зах зээлийн сэтгэл зүгээрээ хамгийн одоо эмзэг юм уу хамгийн удаан хамгийн эргэлзээтэй хөдөлгөг нь тэр. Окей. Тэгээ өчтөр хэдүүл бас юу ярьсан бэ гэх юм бол энэ хөрөнгөний зах зээл дээр хувьцааны зах зээл дээр ерөөхдөө нэг pivot low ирж магадгүй, ерөөхдөө bottoming ирж магадгүй. Тэгээ өчтөрийн энэ томоохон амар царай муутай candle харах юм бол нэлээд томоохон candle down хийсэн 50-day moving average-ийг ерөөхдөө жоохон цогч үзсэн. Одоо pre-market дээр 676 дээр явж байгаа. Үрий тавих байсан бол ер нь бол энийг одоо нэг 70% магадaltaй pivot low гэж хэлж болно. Энд нэг pivot low, энд нэг pivot low, дахиад нэг pivot low. Тэгээд одоо үргэлжлүүлээд дэше өсөх потенциалтай. Бас саяхан OpenAI $100 тэрбум арабын хөрөнгө оруулалтын сангаас авахар болсон. За энүүгээрээ дамжуулаад юу болсон бэ гэх юм бол энэ OpenAI-тай хамтарч ажиллаж байгаа компаниуд хамгийн гол нь Oracle ерөөхдөө жоохон амсгаа авч чадсан pre-market дээр $188 дээр явж байгаа энэ нэг айгу царай муутай bear flag доош явсан. Тэгээ энэ бол нөгөө pivot low байж магадгүй яагаад гэх юм бол энэ $100 тэрбум арабууд OpenAI руу хөрөнгө оруулалт хийгээд тэр дийлэх мөнгө нь хаашаа явах юм бэ гэх юм бол Oracle руу явна. Тэ Oracle бас нэмээд ерөөхдөө энэ тэнд мөнгө босгож байгаа. Ерөөхдөө all in хийж байгаа. Тэгээд би өчигдөр бас таад хэлсэн химэл байхаа ашиглаж байгаа. Ер нь бол өмнө нь бол би өөрөө ганцаараа код бичиж явахдаа эсвэл багаараа код бичиж явахдаа ахиц айгу удаан байсан тэ хэцүү гацдаг. Тэгээд мэдхгүй кодыг энэ тэндээсээ асуугаад GitHub гих мэт шин яадаг байсан. Тэгээд ер нь бол программистик байшин барьдаг хүн гэж үзэх юм бол айгу удаан, айгу зовлонтой өдөрт ганцхан нэг тоосго үрдэг юм шиг код бичих байсан бол тэр одоо шал уур болсон. Тийм учраас Билау энэ химэл явах хаан функцийн хувьд заяа ер нь бол нэг сүртэй bubble гэж харахгүй байгаа. Тэр AGI бүр ингээ хүнийг оролдог, хүнээсээ илүү сэтгэдэг, хүнээсээ илүү ухаантай болно гэдэг чинь магадгүй тэр ойрын хугацаанд бүтгүй байж магадгүй. Гэхдээ одоо байгаа энэ химэл авахны модельууд бүр гайхалтай байгаа. Тийм ээ? Бүр гайхалтай. Одоо манай том хүү дамиран өдөржин ChatGPT, Cloud янз бүрийн AI-та юм хийж байгаа, юм сурч байгаа. Өөрөө химэл авахантай ингээ харьцаараад код бичгээ одоо сурцсан. Тэгээд аягүй сонирхолтой одоо би жоохон хазаарч ийн мэдээж. Яаж ийна гэх юм бол өмнө нь бол Duolingo гэх мэт шин юугаараа дамжуулаад хятад хэл сурдаг байсан бол одоо манай дамиран өөртөө зориулаад
өөрийнхөө хүссэн аргаар хятад хэл сурмаар байгаа. Одоо Duolingo-ыг таалагдах байна, сургалтын түүнийг таалагдах байна, ном гэх мэт шинийг таалагдах байна. Тэгээ манай Дамирын юу гэж ийна гэх юм бол өөртөө таарсан хятад хэл сурах аппликейшн өөрөө ингээд нэг амар сүртэй дэд төвшний хэмжээнд биш. Гэхдээ нэг жижигхэн бичил аппликейшн хөгжүүлээ явж байгаа учраас би лав энэ дээр бол гайгүй гэж бодож байгаа. Гэхдээ энэ AI хэмэл ухааны модельуд ажиллаж байгаа. Гэхдээ өмнө бас хэлжсэн хэдэн зуун тэрбум хэдэн их $80 хөрөнгө оолт хийх ёстой юу үгүй юу тэрэн дээр мэдээж эргэлзээтэй. Окей. QQQ S&P 500 дээр pivot low ерөөд илүү тодорхой харагдажсэн. Одоо Dow Jones 1 2 3 4 хоног дараалалаараа улаан candleтэй pre-market дээр бас down гэхдээ up trend хүчнтэй хിവэрэ байгаа шүү. За тэгээ нефт рүү хараад үзэх юм бол нэг эндээ нэг жижигхэн pivot low хийсэн байна. Ерөөдөө roll over болох магадлал маш өндөртэй хэдүүлээ зүгээр нэг хараа явцгаая. Алтан дээр долларын индекс бол сая нэлээд томоохон pivot low хийсэн. 1 2 3 хоног дараалалаараа ерөөдөө буцаагаад өсөө явж байгаа. Тэгээ хэдүүлээ бас TLT хараад үзэх юм бол эндээ бас low хийсэн. Гэхдээ pre-market та харчин бол $87 буцаагаад доошоо унахаар юм байгаа. За тэгэхээр Америкийн засгийн газрын бондоос мөнгө гараад хаашаа явах магадaltaй юм бэ гэх юм бол өнөөдөр нэгд өдөр S&P 500 QQQ гэх мэт чинь буцаагаад өсөө явчих юм бол ер нь бол Santa Rally эсвэл одоо Santa Rally гэдэг чинь баг нэг 6 хоногийн дараа зулсаар болно. 7 хоногийн дараа зулсаар болно. Santa Rally жоохон хоцорч магадгүй. Гэхдээ шинэ жилийн өмнөх эсвэл шинэ жилийн дараах нэг rally болох магадлал бол хിവэрэ байгаа. За тэгээд өмнө бас Tesla нэлээд доошо яваад $460 руу унчаад одоо буцаагаад 490 дээр ирж байгаа. Тэгээд ерөөхдөө ингээд зовлон ингээд дээшээ яваалаа. Тэгэл энэ $500 ерөөхдөө цохих магадлал бол маш өндөртэй. За Bitcoin ер нь бол bear flag-аас гараад breakdown хийгээд өнөөдөр жоохон up хийж гин. Гэхдээ chart харах юм бол ugly царай муутай хിവэрэ. Тийм учраас энэ дээр нэг амар сүртэй найдлага тавих хэрэггүй. Тэгээ хэдүүлээ бас quantum хувьцаануудыг харахаар ер нь бол down, dead cat bounce, bear flag тэгээ одоо дахиад жоохон дээш явж магадгүй. Тэгээл ерөөхдөө roll over хийх магадлал бол маш өндөртэй. Энэ бол бусад quantum хувьцаануудад бас ерөөхдөө хүчтэй хэвээрээ MicroStrategy харах юм бол bear flag breakdown тэгээд target юу юм бэ гэх юм бол баг MicroStrategy хувьд бол энэ $120 хүртэл явах боломжтой. Бидний short position угаасаа байгаа. Тэгээд хэдүүлээ ер нь бол take profit хаана авах юм бэ гэх юм бол энэ $130-аас $120 хавцаа. Хэдүүлээ нөө MSTZ авсан байгаа шүү дээ. Тэрэндээ хэдүүлээ тууштай байш. Окей. За, market update дуслаа. Тэгээд одоо нөгөө итерат юу хөгжүүлж байгаа юм бэ гэх юм бол таад зүгээр нэг хальт харуулч дуусааг байгаа. Гэхдээ таад ингэ үзэхээр ер нь бол миний vision гих мэтчлэн ойлгоч бах. Өмнө бол би угаасаа Plato гэдэг боловсролын платформыг гаргасан. Гэхдээ тэр надад ерөөсө таалагдаагүй. Тийм учраас шинээр хийж байгаа. Тэгээд таад анзаарч байгаа бол миний ард угаасаа манай авид суудаг. Манай авид юу гэдэг юм бэ гэх юм бол comic ном, манга уншдаг. Тэргээр дамжуулаад ерөөхдөө англи хэлийг сурч байгаа. Тэрийг харчаад ерөөхдөө би жоохон inspiration. Хэрвээ та манай эдгээр цэцгэлж бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой.
Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.